Зулаад ногоон гүнгийн харандаа хоёр байхад цэлмэгт нэг ч харандаа байсангүй. Цэлмэг ногоон харандаагаа өгөөч гэж гуйвал би ээжээсээ асууя гэж хариуллаа. Маргааш нь хоёр охин хичээлдээ явж агаад тааралтаж гин. Цэлмэг ээж чинь зөвшөөрсөн үү гэхэд ээж зөвшөөрсөн л дөө харин ахаасаа асуугаагүй гэв. Тэгвэл яах вэ? Ахаасаа асуу гэж хэллээ. Маргааш нь цэлмэг ах чинь зөвшөөрсөн үү гэж асуухад ах ч зөвшөөрсөн л дөө харин чамайг харандаагийн минь хугалчих вэ л гэж айж байна гэлээ. Цэлмэг би болгоомжтой хэрэглэнэ гэж хариуллаа. Битгий үзүүлээрээ амандаа бүх хийгээрээ ихэн битгий зураарэ гэж зулаа хэллээ. Цэлмэг зөвхөн ногоон авчил бутгад хэрэглэнэ гэхэд ямар ихэн бэ гэж зулаа хөмсгөө зангидлаа. Цэлмэг харандааг нь авсангүй яваад өглөө. Маргааш нь зургийн хичээл дээр багш нь цэлмгээ модны навч чинь яагаад цэнгэр байгаа юм бэ гэж асуухад надад ногоон өнгийн харандаа байхгүй гэлээ. Чи яагаад найзаасаа асуусангүй вэ гэхэд зулаа би өгсөн л дөө цэлмэг аваагүй гэж хэллээ. Багш хоёр охиныг ажиглаад хүнд юм өгвөл өгсөн шиг өгөх хэрэгтэй шүү гэж хэллээ.